Сайн байцгаана та бүхэнд олон улсын амьдралаас үйл явдлуудыг таймлаг хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын албаны улсын ерөнхийлөгч Путинтэй 2 цагийн хугацаанд уцаар ярьсан байна. За энэ уцаар ярьсныхаа дараа Америкийн нэгдсэн улсын зуучлалаар Оросын албаны улс Украин улс шууд яриа хэлцээ өрнүүлж гал зогсоох асуудлыг ярилцсан гэдгийг мэдгдсэн байна. За даваа гарагт болсон энэхүү яриа хэлцээ буюу уцаар ярьсан үйл явдлыг нэлээд амжилттай болсон гэдгийг Дональд Трамп онцолсон байна. Украиний ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй мөн ярилцсан байна. За тэр үеэрээ Дональд Трамп ер нь болж байгаа үйл явдлуудын талаар нэлээд өөдрөг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн ч гал зогсоох болон энхийг хэлэлцээр төвж ойрхон байгуулагдах шинж ажиглагдахгүй байна. За Путин Украинтай ирээдүйд энхийн гэрээ байгуулах зорилгоор санамж бичиг байгуулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. За харин Зеленскийгийн хувьд энэ үйл явц бол шийдвэрлэх мөч боллоо гэж мэдэгдээд Америкийн нэгдсэн улсыг яриа хэлцээнээс гарч явахгүй байхыг уриалсан байна. Трамп Путинтэй ярилцахдаа одоо нэлээд асуудалд нааштай хандаж байгаа ч гэсэн энхийн хэлэлцээрээс хизээ мүдгүй гарах боломжтой гэдгийг удаадараа мэдэгдэж байсан. За учир нь гэвэл Оросын албаны улсын зүгээс энхийн гэрээ байгуулахад туйлын хойрог хандаж байгаа гэж Америкийн талаас үзэж байгаа юм. За Оросын албаны улсын ерөнхийлөгч Америкийн болон одоо Европын хорнуудын тавьсан 30 хоногийн болцолгүйгээр гал зогсох шаардлагад энэ удаагийн уцны ярианд бол хариу өгөөгүй байна. За Трамптай ганцаарчсан байдлаар бол Зеленский уцаар ярьсан. За үүнийхээ дараа Украины талд бүрэн бөгөөд болцолгүйгээр гал зогсох хүсэлтэй байгаа гэдгээ дахин нотолсон. За хэрв Оросын холбооны улс энэ байдалд бэлэн биш бол түүний эсрэг хүчтэй хориг хэмжээ авах ёстой гэж анхааруулan мэдгдсэн байна. Дональд Трампын хувьд Путинтэй ярилцахаа өмнө Зеленскийд хэлэхдээ Украины талаар ямар ч одоо шийдвэр гаргасан Украины оролцоотой байх ёстой гэдэг Украины одоо шаардлагыг дуулгасан байна. За мөн Украины хувьд бол энэ асуудал зарчмын хувьд чухал гэдгийг онцлсан байна. За харин Зеленский энэ одоо байгуулагдах ёстой санамж жижигэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч Оросын албаны улсаас харилцан одоо энэ гэрээтэй холбоотой нөхцлүүдийг авсны дараа тухайн одоо гэрээтэй холбоотой алсын хараагаа боловсруулах боломжтой гэж мэдгдсэн байна. За уцны дуудлага хийсний дараа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Truth Social хуудсандаа Орос Украин хоёр нэн даруй гал зогсоох асуудлаар ярилцсан хамгийн чухал нь дайныг зогсоох хэлэлцээрийг эхлүүлнэ гэж бичсэн байна. За мөн дэлхийн бусад удирдагчдыг оролцуулан хоёр дахь одоо ийм яриа дуудлагыг хийсэн. За энэ үеэрээ бол Зеленскийд энэ тухайга мэдгдсэн байна. Ер нь энэ энхийн гэрээний нөхцөлийг бол хоёр талууд харилцан тохиролцох болно. За үүнд бол өөр бусад талууд оролцох ёсгүй гэсэн байр суурьтай байгаагаа Америкийн ерөнхийлөгч анхааруулсан. За харин Зеленский хэлэхдээ Америк бол Европын төлөөлөгчдийг зохих төвшөнд энэхүү энхийн хэлэлцээнд оруулах ёстой гэж мэдгдсэн байна. За тухайн өдрийнхөө орой цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр Дональд Трамп мэдэгдэхдээ Америкийн нэгдсэн улс Украин Оросын хооронд яриа хэлцээ зуучлахад бол оролцсон хിവэр байна. За ямар нэгэн байдлаар яриа хэлцээрээс гарч явахгүй аль аль нэг нь шахалт үзүүлнэ. За хэрвээ одоо энэ гэрээ хэлцээнээс гарах шаардлагатай бол толгойд нь өөрт нь энэ бол улаан шугам гэж одоо тооцогдох шугам байгаа гэдгийг анхааруулсан байна. За Америкийн нэгдсэн улс энэ одоо хилцээ хийхэд бол жуулчлагчийн үүргээс ухрах бодлого байгаагаа мэдгдсэн. За харин Украины зүгээс бол Оросын албаны улс их тайвныг хүсэж байгаа гэдэгт эргэлзэж байгаагаа мэдэгдэж байгаа. За яагаад вэ гэвэл Оросын албаны улсын зүгээс Украины эсрэг бүрэн хэмжээний товтлогоо хийснээс хойш хамгийн том нисгчгүн онгоцны дайралт өнгөрсөн юм гарагт болсон. За энэ үүнтэй холбогдуулан Украины ерөнхийлөгчийн туслах Ермак Путин дайныг л хүсэж байна гэж мэдэгдсэн. За сүүлийн өдрүүдэд Оросын хийж байгаа дайралт цохилтын улмаас хамгийн багадаа 10 хүний амнаас үргэсний дотор Украины зүүн хойд хэсэгт иргэдийн одоо сууж явсан микроавтобус руу халдлага үйлснээ улмаас 9 хүн амнаасаа алдсан гэж Украин мэдгдсэн. Украин нисгчгүн онгоцыг саатуулсан гэж бас мэдэгдэж байгаа. Америкийн нэгдсэн улсын зуучлалаар Оросын албаны улс Украин улсууд хоорондоо яриа хэлцээ өрнүүлэхэд бэлэн байгаа гэдэг ийм тохиог илгээсэн явдал нь бол дэлхийд дахинд инх тайван аюулгүй байдлыг тогтооход чухал алхам боллоо. За ялангуяа дэлхийн одоо халуун цэгүүдэд тооцогдож байгаа Украины дайны асуудлыг шийдвэрлэхэд тодорхой алхам гарч байгаа нь бол дэлхийн бусад орнуудад за ялангуяа инх тайвныг хүсэж орнуудад бол чухал ийм эерэг мэдээлэл болж байна. За цаашдаа бол талууд инх тайвны гэрээтэй холбоотой нөхцлүүдэд тохиролцох юм байна. За үүний
тулд бол санамж жижиг байгуулан за тухайн санамж жижигт инх тайвны цаашдын инхийн хилцээр байгуулах нөхцлүүдийг заах за хизээ одоо инхийн хилцээрээ байгуулах за мөн гал зогсох асуудлаар тухайн санамж жижигтэй тусгах боломжтой гэж үзэж байна. За Оросын холбооны улсын зүгээс өөрийн нөхцөлийг энэхүү хилцээрт одоо санал болгон за үүн дээр нь бол Украины тал ажиллах боломжтой гэж мэдэгдэж байгаа. За цаашдаа ч гэсэн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч дэлхийн энэхүүд халуун цэгүүдэд болж байгаа үйл явдлуудад зуучлагчаар ажиллах юм сонирхолтой байгаа. За ер нь альва энэ зуучлалын хилцээрүүдийг харахад их гүрэн одоо аюулгүй байдлын баталгаа өгсөн тохиолдолд тухайн инхийн хилэлцээр урт настай байх боломжтой байдаг. За энэ утгаараа бол Америкийн нэгдсэн улсын хийж байгаа жуучлал бол чухал үүрэгтэй болох нь харагдаж байгаамаа.